Од мөндөр суух тавтай морил, бие бол хөтлөгч мөхцөл, урлаг судлаач маш Батын Аминагийн бэлтэн хөрөгдөг уран зураг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Од мөндөр сууг, NTV телевиз 83.3 болон 107 хос төлгөөний Од мөндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг таны аяллыг бид урлын ураатай A-Star аяллын компани үрждэг сар хариултаа хадгалын үйлчилгээг санал болгож буй худалдаа хөгжлийн банк ивент тэтгэн ажиллаж байна. Өдрийн мэнд Амина. Өдрийн мэнд. За өнөөдөр хэдүүлээ шууд нэг уран зургийн тайлбараар эхлэе. За энэ маань 1611-с 12. Ер нь бол би ихвчлэн тайлбарлахдаа за тэр он тоол нь хамаагүй гэдэг дээ шүү дээ. Энд бол зөрөөдөр хэлж байгаа. Ойролцоогоор нэг 1611-с 12 онд бүтээгдсэн Сюзанна ба өтгөс мэргэд гэсэн зураг байна л та. За 1611 он гэдэг маань ер нь Италийн урлагт бол Италийн чиглэлгүй Европын урлагт тий гол Ром, Флоренц гэх мэтчлэн ер нь Италийн хотууд, Италийн Флоренцийн академийн сургууль энэ төргээд энэ Европын том академийн сургуулиуд маань аль хэдийн хөлөө олцсон, бүрэлдсэн байсан үе. Мэдээж Европын хөгжлийн одоо нэлээд эдрэтэ гэхдээ нэлээд бас сонирхолтой их өндөр хөгжилтэй үед тооцогддог баг. Ялангуяа урлаг дээр бол барокко урлаг гэгээд хөрөнгөтний ч гэж хэлж болохоор хүний зүрх сэтгэлийн одоо тэр энгийн ертөнцийг үзэх үзэл нь өөрчлөгдөж хүний одоо хөлд орох газар хөдөлж байгаа юм шиг тийм төгшүүрийнч гэж хэлж болохоор мөн эхэстез сүм шашныг магтанд болж байгаа ч гэж хэлж болохоор юм олон талт урлаг хөгжиж байгаа үе. За тэгэхээр шууд мэдээж академик Флоренцийн академи гэл ярингууд Сюзанна ба өтгөс гэдэг энэ зургийг харж байгаа хэвдүүлээ хүний биеийн пропорц царай төрхийг бодит дүрсэлсэн байдал тий мөн аслалт буюу юмны наан цаана байгаа байдлыг харсан ямар гоё харуулсан бэ ямар сайн техниктэй харуулсан бэ гэдгээс шууд ойлгомжтой болж байгаа юм бол тийм академик төрлийн ямар энгийнээр хэлэх юм бол их зөв урлаг байна гэдэг тий. За тэнгууд Сюзанна ба өтгөс мэргэд гэдэг нэртэй зураг байна л да. Энэ маань болохоор Библийн хуучин гэрээн дээр гарч байгаа үйл явдал. Ер нь Сюзанна гэдэг нь бурхандаа итгэгч тэгээд нөхөртэй нэлийн юм амьдралынхаа хэв маягийг одоо бурханд итгэгч хүн ямар байдаг тэр жишгээр авч явсан юм зөвхт эмхтэй бүсгүй байсан байл л да. Гэтэл энэ зөвхт эмхтэй бүсгүй хит их гоо сайхныг олон хүмүүс магтан сайшаадаг байсны улмаас тухайн үеийн өтгөс мэргэд гэж нэг талаас хэлээд байгаа юм. Нилээн насан өндөр болсон эрчүүд ихэд шорох болсон байна. Тэгээд яагаад өтгөс мэргэд гэж нэвэ гэхээр энэ эрчүүд маань болохоор өөрсдийнхээ овг аймаг хот дундаа маш өндөр нэр хүндтэй хүмүүст зөвлөгөө өгдөг шүүхийн болон нийгмийн нэлээд том шийдвэрүүдийг гаргадаг тийм одоо мэдээж нас тогтсон хүмүүс хүндлээ шүү дээ. Тэгэхээр тийм нас тогтсон нийгэмдээ хүндлэгддэг тийм эрчүүд байсан байна л да. Ууг нь. Тэгэхээр удирдах төвшний эрчүүд гэсэн үг тийм байна. Үлгэр дуурайл авдаг, манлайлал. Тий, яг тийм. Тэгсэн чинь Сюзанна нэгэн удаа өөрийнхөө яг гэрийн хажууд байдаг ойролцоох нэгэн нуур дотор усанд орохоор шийдсэн. Энэ бол ямар нэгэн тийм ичмээр зөвлөж юм уу хийж болохгүй зөвлөж юм уу биш. Зүгээр л усны ундраг хаана вэ? Тийшээ очиод л усанд орж байгаа л явдлаа. Тэгээд усанд орж явах хооронд нь тэр өтгөс мэргэдээс хоёр хөгшин нь Сюзаннаг нууцаар шоргон харах болсон юм байна. Нүцгэн биеийг нь. Тэгээд нүцгэн биеийг нь нууцаар харж агаад Сюзанна мэдээж тэрийг гинт анзаараад айж ичих имэх зэрэгцэж байгаа. Гэтэл тэр өтгөс мэргэд болохоор чи хинт ч бити хэлээрээ чимээгүй бай. Тэгээд энэ ч бит хоёртай хайрын үйлдэлийг үлд. Тэгээд эс бөгөөс хэрвээ чи ингэж тийчигнэж эсэргүүцэж инээ тэрэ болох юм бол нийгэм даяар бид нар чамаг ямар муухай бит хоёрыг уруу татсан. Урвуу болон тий түүхийг гойвуулан ингээд хэлэх болно гэд тэгж сүрдүүлж байгаа юм л та. За тэгээ Сюзанна маань болохоор аимшигтай энэ сүрдүүлэхнээс хэдий айсан ч гэсэн өөрөө
олон нийтэд илчлэхээр шийдээд энэ хоёрын бузар болохын үйлдэлийг гарангуйтай нийгэмдээ болохоор өнөөдөр намайг ингээд зүгээр усанд орж яхад энэ хоёр өтгөс мэргэн ийм нэр хүндтэй хүмүүс намайг ингээд сүрдүүллээ гэдэгтэй гэж байгаа. Тэгэнгүүт нөгөө нийгэмчин болохоор алинд нь итгэхээ мэдэхгүй болчихж байгаа юм л да. Хоёр талд хоёлаа өөрөө мэрэд ахаар. Тэгэнгүүт тухайн үед нөгөө Зүнж Даниил гэж байсан юм байгаа. Зүнж Даниил бол ер нь энэ Библийн хуучин гэрэн дээр гардаг зүнчнэр бүгдээрээ месиа буюу аврагч хизээ төрөх, яаж төрөх гэх мэтчлэн олон зүйлсийг зөвгнөж хэлдэг. Тэгэхээр Зүнж Даниил болохоор яг тухайн үедээ бол бараг л детектив яг нөгөө мөрдөн байцаагчиг энэ хоёр өтгөс мэрэгтийг хоёр тусдаа өөр өөрөнд суулгаж хагаад за болсон явдлыг яар гэсэн байгаа. Тэгсэн чинь энэ хоёрын хоорондынх нь яриа зөрсөн байгаа байхгүй. Тэгэж Сюзанагийн буруугүй байсан нь мэдгдсэн байгаа. За тэгээд энэ Артемизия Жентилески гэдэг зураачийн зурган дээр болохоор Сюзана хэрхэн энэ хоёрыг эсэргүүцэж байгаа тухай гарч байна. Мэдээж татаж чангаасан л бах тийм үү. Ерөөсөө ингэ зүгээр байлгаагүй л бах. Тэгэнгүүт өөрийнхөө биеийн бүх хилэмжээр эсэргүүцэж байгаа байдалтай. Нэг нь нэлийн өтгөс мэргэн буюу нас тогтсон байна. Нөгөөх нь бүр залуу хүн байна. Тэгэнгүүтээ тэр нэг дүр нь болохоор чимээгүй буюу энэ үйл явдлыг чи гадагшаа хэлж болохгүй гэж сүрдүүлж байгаа байдлыг нь харуулсан байна л та. Гэтэл яг энэ Сюзана болон өтгөс мэрэгдийн энэ одоо за нэг ёс суртахууны хэсэг гэж авч үзье л да тий. Ийм эмэгтэй хүний хилмигдүүлэх гэсэн ийм худал ёс суртахууны хэсгийг өрнийн зураачид зурхтаа яаж ашигладаг байсан бэ гэхээр энэ нь ер нь бол эрэгтэй хүн хөсөмжид харцаар эмэгтэй хүнийг хараад тэр эмэгтэй нь үнэхээр үдсгэлэнтэй байгаа учраас одоо нөгөө сайхны өмнө харц буруугүй гэдгийг өөрөөр хэлбэл тийм эротик арын тексттэй подтекст буюу эротик өгүүлэмжтэй нууц эротик өгүүлэмжтэй зураг болгон ашиглаж зурдаг байсан байна. Яагаад вэ гэхээр энэ ууг нь бол Библиэлд гараад байдаг биднэрт ийм ёс суртахууны утга агуулгыг өгөх ийм юу байгаад байдаг тийм түүх байдаг. Гэтэл энд болохоор цаашдын одоо текстүүд утга зохиол уран зураг энтерт ороод ирэхээр илүү нөгөө нэг гоё эмэгтэйгийн үдсгэлэнтэй биеийг харуулах гэдэг ч юм уу тийм. Эсвэл тэр эрэгтэй хүн эмэгтэй хүний хэрхэн сонирхож байгаа тэр нэг юм айлгүйтлийн сонирхлын үе мөчийг харуулах гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр энэ болохоор яг ингээд хүмүүсийн хүндрэлтэн шашны текстүүдийг ч юм уу хүлээн авахдаа хэрхэн бас өөрчилж болтгийг нэг томрон жишээ байхгүй. Жишээ нь ингээд би ч одоо үнэ алдартны шинтэй шүү дээ. Тэгээд ингээд юу нүглээ намжлангуудаа манай лам нар юу гэж зааж өгдөг вэ гэхээр элдв янзын нүглээ намжлахтаа нэг л үгээр хэлнэ тий. Тэгэхээс деталийг нь битээ яриа гэдэг байхгүй. Яагаад тэгэхээр нүглээ намжлж байгаа хоорондоо тэр хүн деталаа ярихдаа тэр нүглийнхаа сайхныг ингэж санаж ингэж тэрийг ингээм амталж болдог гэдэг ч байгаа байхгүй. Нүглээ бодох тасмаа. Яг хүний сэтгэл зүйх нарийн байгаа үст тий. Яг тэрүүнтэй адилхан зураачт маань хэдий ингээд Сюзанаг дүрсэлж байгаа хэрний тэр ингээд наана харахад юм ёс суртахуунлаг тий хизээч чи ингэж нууцаар эмхтэй хүнийг харж болохгүй гэдэг юм ёс суртахуунтай түүх явж байгаа юм шиг хэрнээ цаанаа болохоор тэр эротик талыг нь илүү өргөж авч болох юм. За найруулагч маань бусад Сюзана нарыг үзүүлээд өгөөч. Ер нь за шинэ Алоригийн Сюзанаг харцгаая. Алоригийн Сюзана дээр гэдэг зурган дээр бол бүр тэр өтгөс мэргэний сахлыг Сюзана өөрөө ингэж бариад алдсан байгаа. Тийм байдалтайгаар бүр ингэж нөгөө өөрөө огт эсэргүүцэхгүй байгаа. Нөгөө өтгөс мэргийг нэг нь болохоор гараараа ингэж дотлоо ингэж барьчихсан байгаагаар өөрөөр хэлбэл энэ нөгөө нэг анхан текстээс шал өөр утгатай. За Центуриеттогийн Сюзана Кари Центуриеттогийн Сюзана дээр бол бүр тэр нөгөө өтгөс мэргэн нь ч нэг чухал биш. Тэр хоёр талд байгаа өтгөс мэргэн тэр маш гоё юм цэцгэн хан. Тэр цэцгэн ханны хамгийн цааталд нэг өтгөс мэргэн байна. Наан нь болохоор нэг нууцаар харж байгаа илүү тод дөрслөгдсөн байна. Ингэнгүүт Сюзана болохоор зөв их үдсгэлэнтэйгээр гоёор өөрөө өөрийнхөө сайхан биеийг толдон харж байгаа буюу энд ерөөсөл эмгтэй хүнийг ямар гоё үдсгэлэнтэй юм бэ? Тэрийг нь эрэгтэй хүн харахад буруугүй гэсэн нэг тиймэрхүү дүрслэгддэг байсныг хамгийн ихэнд үзсэн 2 дугаар зургийн Сюзана Бөөтгөс буюу Артемизия Жентилески гэх энэ бүсгүй ямар нэгэн гоё сайхан даа биш.
Харин энд үнэхээр эмгтэй хүний дургүй үйлдэл болоод байгаа юм шүү гэдгийг тод томруулнаар харуулan дүрслэснээр бусад зургнуудаас илүү онцлогтой болчихж байгаа. Тэ. За энд мэдээж нөгөө Микеланжелогийн юг Адам Ева хоёр юунаас хөөгддөг байхгүй юу? Тэнгэрийн диважингаас эднээс хөөгдөж байгаа. Тэгээ хөөгдөхдөө бүр ингээд аимшигтайгаар ингэж харамсаж тэгээ бас ингэж нарны хилчийг ингэж түлхэж байгаа тийм зураг байдаг. Тэгэхээр тиймэрхүү нөлөө мөлөөтэй бол байсан байгаа л да. Гэтэ 1612 он гэдэг тэгэхээр нэлийн Микеланжелогийн дараагийн үйл болж байгаа юм л та. Тэгээ дараагийн үеийн үе нь болж байгаа. Тэгэхдээ бол мэдээж магадгүй энэ зураач өөрөө Микеланжелогийн зургийг харсан уу? Эсвэл Микеланжелогийн зургийн хуулбарууд их байсан. Бар зургийн хуулбар тэр мөрнөөс харсан уу? Ямар ч тач энэ гарын хөдөлгөөнийг эсэргүүцлийг үзүүлэхэд хамгийн их тохиромжтой гэж үзэж ингэж царай төрхний хувьд ч тэр гарын хөдөлгөөний хувьд ч тэр маш бусад зургуудаас өөрөөр дүрсэлсэн ийм зураг байгаа юм. За ингээд хамтран ажиллаж зарлаа. За тэгээ өнөөдрийн бит хоёрын хамтран ажиллагчийн нэг нь бол таны аяллыг бид дурлын өрөө те A-Star Mongolia аялын компани байгаа юм байна. За A-Star Mongolia компани маань од мөндрийн багаар хөтлүүлсэн Туркийн спешиал аяллаа зарласан байгаа юм байна. Эртний соёл иргэншилтэй, тэдний хөгжилтэй, хот сууринтай танилцах гайхалтай аялал зохион байгуулж байна. A-Star Mongolia-гийн зүгээс та бүхэн зориулсан 6 шөнө 7 өдрийн гайхалтай аяллаа хөтөлбөрийг танилцуулж байна. Энэ аялал бол зөвхөн далайн эрэг дээр амрах биш. Бид таныг од мөндрийн багийнхны хамт эртний Грек Ромын эзэнт гүрний суур тойр болсон газар нутаг хотуудаар Мира үндэстний түүхэн өв соёлтой танилцуулж Туркийн үзэсгэлэнт байгалыг бүрэн мэдрүүлэх болно. Туркийн газар зундын тэнгисийн эрэг дагуу юм байна. За, яагаад энэ аяллыг сонгох ёстой бэ гэхээр Анталия хотоор орон аяллын маань эхний өдөр Анталия хотод очино. Далайн эргийн сувд эртний Ромын үед байгуулагдсан гоо үзэсгэлэнгээр алдартай хот. Аспендос, Берге, Сиде гээд гайхалтай эртний Ром, Грекийн иргэншлүүдийн тойр үлдэгдэл хотууд байгаа. Тэднээр аялна. За Кекова буюу далайн эрэгд орох хот юм байгаа. Энэ бол эртний Лекийн үеийн хот бөгөөд газар хөдлөлтийн улмаас далайж живэд өнөөдөр усан дор байгаа хот. Тэгэхээр усан онгоцоор аялаад тэр тунгалаг усны ёроолт харагдах хотын балгасыг үзэх боломжтой. За тэгээд Далиан яст мэлхийн арал гэж байна. Туркийн хамгийн онгон байгальтай бөгөөд эндээс гайхалтай карета буюу авраг яст мэлхэнүүдийг харах боломжтой тунгалаг устай учраас. За тэгээд Демре, Мира, Фетхи зэрэг эртний түүхэн газруудаар аялаад Грек Ромын үеийн гайхамшиг дотуудаа танилцаад ариун сүм, чулуун хөшөө дурсгалыг үзэх боломжтой. За тэгээд all inclusive 5 хоттой зочд буудалд байрлан далайн эрэг дээр амарна. Turkish Airlines-ийн хуваарь нислэгээр ая тухтай зорчино. Аялал хөдрүүд нь 2025 оны 4 сарын 5-наас 4 сарын 12-ны хооронд юм байна. Үнэ нь 5,692,000 төгрөгийн үнэтэй. Яа, золиогч маань одоо Европ судлаач золоо маань өөрөө хөтчөө хийгээд энэ олон түүхэн гоё дурсгалтай газруудаар бас дагуулсан явна гэж ойлгож байгаа зүг үү? Харин тийм гайхалтай. Миний ч гэсэн сэтгэл маш хөдөлж байна. Яг би энэ хэсгээр явахыг үнэхээр хүсэжсэн. Гэхдээ яг ингэж тухтаа бол явж байгаагүй. Тэгэхээр од мөндрийнхэн төгөө мөн бусад соёл иргэншил түүх сонирхдаг хүмүүстэй хамт явна гэдэг бол үнэхээр гайхалтай цаашаа. Тийм одоо бол үнэхээр зүгээр нэг одоо нэгэнтээ глобалчлагдсан ертөнцид бид нар онлайн худалдаагаар ч хамаагүй ингээд дэлгүүр хэсчиж болж байгаа юм чинь бид нар гадаад аялахдаа юуг нь үзэж чадахгүй тэрийг л гол нөхөж авах хэрэгтэй шүү дээ тийм. Эртний Ромын хэрвээ тойр бол тэр тойрон дээр нь очиад үзчих хэрэгтэй. Ялангуяа Туркийн нутаг буюу эрт дээр үед Бага Азийн гэж нэрлэгддэг байсан. Энэ нутаг бол ингээд маш их үзэх зүйлтэй. Соёлын өв, бит соёлын өвийн хувьд гайхалтай баялаг. Тийм шүү тий. За тэгэхээр энэ аялалт маань хамрагдаарай гэж хүсэж байна. Мөн ивент тэтгэгч Grace A-Star Mongolia-да баярлалаа. За тэгээд та бүхэн A-Star компанитай холбогдохыг хүсвэл 72 тэгтэг 92 тэгтэг дугаарын утсаар холбогдож болно. 72 тэгтэг 92 тэгтэг мөн Facebook хаягаар нь Grace A-Star Mongolia Facebook хуудаснаас мэдээлэл авах боломжтой. Гайхалтай аялал та бүгдийг хүлээж байна. Баярлалаа. За тэгвэл саяныхаа зураглуу Сюзанна Баутгсгийн зураглууга эргээд ороход 1611-ээс 12 оны хооронд энэ зургийг маань эмэгтэй хүн зурсан. Энэ зураачийн нэр нь Artemisia Gentileschi. Италийн эмэгтэй зураач. Тэ? Бид нар ер нь бэлгийн урлагийн түүх үзэнгүүд дандаа эрэгтэй хүний нэр өгдөг шүү дээ. Харин тий. Тэ Ван Гог, Дали, Леонардо да Винчи, Микеланжело
За нэг сүүл үеэс бид нар Фрида Калог мэдвэл мэдж байгаа Тийм үнэ. Тэгээ бусдаар бол дандаа юм сонгодог урлаг ялангуяа академик урлагийг ярих юм бол эрэгтэй хүмүүсийн нэр төр. Тэр тусмаа дундад зүүн үеийн. Тий. Уран зургийг ярихад бол тий. Бүр тэр тусмаа. Тэгэхээр энэ удаад бид нар яг эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдөртөө тохиолдуулаад яг эмэгтэй хүнийг ярихаар шийдсэн. Тэгэхдээ түүний мэдээж олон эмэгтэй өөр зураачид бол байсан байгаа. Дэлхийн урлагийн төвхөнд нэрээч үлдээсэн. Тэднийг магадгүй саяхныг хүртэл сурах бичиг дээр бичдэггүй байсан байх. Тэрний талаар судалгаа маш муу байдаг байх. Гэхдээ энэ нь байхгүй гэсэн үг бол биш юм. Нэг талаас нөгөө талаас нөгөө процент хувийн хувьд мэдээж яагаад цөөхөн байна вэ гэхээр Европын улсууд маань патриархат буюу эрэгтэй хүний илүү одоо эрх мэдлийг тунхагласан тийм нийгэмтэй байсан учраас нийгэм тийм хоёрдугаарт нөгөө тийм учраас эмэгтэй хүнд өөрөө сурч боловсруулах өөрийнхөө хүсэл тэмүүлэл байшинг дагах боломж харьцангуй бага. Тэгээд шашны нөлөө их байсан учраас ээж аав ч гэсэн тэр зүйлийг одоо тэр болгонд дэмждэггүй. Эмэгтэй хүн бол эрэгтэй хүний төшиг тулгуурлаад гэр орноо асраад үр хөвгтө гаргаад явах учиртай. Тийм учраас магадгүй эмэгтэй хүний олж авч болох хамгийн өндөр боловсрол бол магадгүй шашны сургууль зурах. Тийм байсан. Тийм шүү. Ер нь шашны сургуулиар хүмүүжүүлдэг, багт нь ингээ шашны сургуульд өгчдөг. Энэ дээрээс яг нэг юм хэлээд нэмээд хэлэхэд одоо бид нар ингэж байгаа юм л да. Христийн шашны Библийн судрыг харсан ч тэр Ведийн судрыг одоо энтхийн хинду шашны Ведийн судрыг харсан ч тэр энэн дээр их тийм нарийн гой өгүүлэмжүүд байдгийн. Эрэгтэй эмэгтэй хоёр хүний аль нэгийг нь илүү гэхээсээ илүү өөр рол өгөгдсөн байдаг. Тэгээ Библиэлд чинь хизээч эмэгтэй хүн эрэгтэй хүнээс сул дорой ч юм уу тийм байдгүй байхгүй. Ер нь бол зүгээр энэ хоёр өөр ролтой юм а цаанаасаа байглаасаа. Энэ нь бол Библийн нөгөө ялангуяа Ведийн судрын өндөр тэр Библийн тэгж тэр эмэгтэй хүн яаж тэр эрэгтэй хүнийг хайрлаж нөхөж тэр хүнийг ингээд энергээр ингэж нөхөж юм тэгүүд эрэгтэй хүн эргүүлээд яаж тэр хамгаалтыг өгч юм маш гоё юм зохицлуудын талаар шашны судруудад байдаг. Гэхдээ бид нар болохоор сая сүүлд нэг луун шивээс тавхин энтер гэд зохиол байсан шүү дээ. Тэрэн дээр айгүй зөвөн гардаг байхгүй юу. Тэрэн дээр нэг хэсэг бүлэг фашистууд хэсэг бүлэг эмэгтэйчүүдийг тамалдаг. Тэгэхдээ тэд нар Библийн хуучин гэрээ уншаад хуучин гэрээний дагуу тамалж ийн гэж өөрсдөө хэлдэг байхгүй. Өөрөөр хэлбэл ямар ч адгийн муухай ёс суртахуунгүй гаж донтой амьтан ямар нэгэн шашны судрыг суурин болгож байгаа. Тэгээ тэр шашны судраа ойлгож байгаа гэж бодоод өөрийнхөө бодсон үйл тийм балиар нүгэлтүүлээ. Ингээд нөгөө шашин мэтэр худлаа шашныг бамбай болгож хамгаалах боломжтой болж байгаа байхгүй. Тэгэхээр яг хуу энэ Европын нийгмийн маш олон тэр түүхэн нөхцөл байдлыг хараад ахаар хүчтэй хүчгүйгээ дээрлэхдэг зүгээр л нийгмийн одоо байгалийнх нь аратналаг хууль нь гарч ирсэн мөртлөө тэрийг нөгөө шашны номоор маш их хамгаалж исэн тийм тохиолдлууд бол байдгийнх нь нэг нь бас энэ Артемизиагийн юу болов гэж хараад байгаа юм л та бас нэг юм жишээ болов гэж бодод. За тэгэд ямар ч тач Артемизиа маань яасан бэ гэдгсэн чинь одоо ийм зураг зурсан байна. Тэгэнгүүтээ Артемизиа гэдэг энэ эмэгтэй өөрөө за энэ зургаас нь бол хэдүүлээ шууд л ямар сайн академик зураач байсан бэ гэдгийг нэг харчиж болж шүү дээ тийм байна. Тэгэнгүүтээ Артемизиагийн нэг хэрэг гэж байгаа юм. Энэ аимшигтай хэргийн талаар одоо бид нар яагаад энэ эмэгтэйг сайн мэдээд байна вэ гэхээр бусад эмэгтэй зураачдыг бодвол Ватиканы бүр ингээ хавтаст хэрэгт энэ амьдралын түүх нь хадгалаатай байгаа юм. Тэгээ зарим нь бол долтол нууц, зарим хэсгийг нь болохоор олон нийтэд ингэж түгээн дэлгэрүүлж нийтлэгдсэн иймэрхүү байдалтай байгаа. За гэхдээ эхнээс нь эхлэе. Юу хэрэг болоо явчваа эхнээс нь эхлэе. За Артемизиа маань болохоор Ромд ингэж төрсөн. Ямар гэр бүлд төрсөн бэ гэхээр ээж нь Пруденция Мантониус гэдэг эмэгтэй ер нь бол тухайн үеийн нэлийн өндөр боловсралтай дуу. Тэгээд хамгийн наад захын бичгийн боловсралтай кардиналуудад буюу тэр Ромын одоо хамбламтны туслахуудад нарийн бичгийг юм уу те ямар нэгэн туслахыг нь хийгээд явах чадвартай тийм эмэгтэй хүн байсан маа. Олон төрлийн одоо хамаатан садан харилцаа холбоо сайтай тийм эмэгтэй байсан маа. Эцэг нь болохоор Ораци Женталески гэж байгаа. Эцгийг нь болохоор яг овг нь Женталески гэдэггүй. Гэхдээ эцэг нь болохоор анх Пиза хотод алт мөнгөний дархан байсан байхгүй. Тэгээд аав гах нь Ромд
байдаг Gentileschi-гийн хүн байсан. Тэнгүүд аавах нь за би чамайг пиззагаас татаж авъя те. Ингээд пиззагаас наашаага нийслэл илүү хүчтэй газар Ром руу хүрээд иргээд тэгээд нөгөө Ром руу аваад ирсэн учраас за аав гахынхаа одоо ингээд овгийг авъя гэд тэгээд тэд нар бүгдээрээ ерөөхдөө Gentileschi гэж овгоо өөрчилж нэгтэж байгаа. Тэгэхээр ээжийнхэн талаас ч тэр аавынхын талаас ч тэр ер нь л ингээд амьдралаа сайхан босгол явж исэн хүмүүс ба шүү дээ. Тэнгүүд энийг бас ягаад тодтогдоод байгаа вэ гэхээр заримдаа Gentileschi-гийн зургнууд дээр нөгөө овг нь арай өөрөөр бичигдсэн байдаг байхгүй. Тэр нөгөө хуучин овг нь. Гэхдээ ер нь бол одоо бол дэлхийн урлагийн төвхөнд бол яг Gentileschi гэдгээр үлдсэн байгаа. За тэгэд Prudence гээд ээж нь бол 12 наснд нь харамсалтай өнгөрчихөж байгаа юм. Үүнээс хойш бол ер нь мэдээж Gentileschi бусад ах дүү нартай байсан. Тэднийг аавтайгаа цугтаа өсгөх тийм үүрэгт бол унсан нэлийн юм хүчрхэг эмэгтэй байхаас өөр аргагүй болсон хар бага наснасаа тийм Artemisia гэдэг яг өөрийнх нь нэр нь бол нөгөө загламаас ээжийнх нь нэр л тийм. Тэгээд энэ үед чинь хүүхдэд яадаг байсан бэ гэхээр за аав нь зураач байлаа гэж бодъё. Зургийн уралдантай аав тий. Тэгээд алт мөнгөний дархан гэдэг ч шүү дээ аав нь тий. Тэгэхээр нэлийн чадвартай тэрүүгээрээ өөрийнхөө амьдрах мөнгийг олцдог. Тэгэх юм бол хүүхдүүд нь бол эхлээд туслах зураачаар суралцсан аавынхаа хажууд. Тэр үед чинь нөгөө будаг мудгийг чинь найруулна тий. Тэр бэлэн хөдөлж аваад тавьчихдаг юм гэж байхгүй. Тий. Тэгэхээр туслах зураачд их хэрэгтэй. Туслах зураач бас өөрөө ч гэсэн зурагт оролцож болно. Гэхдээ яг гол одоо тоолхой нүүр биеийн хэсэг биш юм а гэхэд өөр жижиг чимэглэлүүдийг ч юм уу ингээд зурна. Тэгэхээр зураачийн хүүхдүүд бол зурж сурдаг болно л гэсэн үг. Гэхдээ эрэгтэй хүүхд байх юм бол аавынхаа мэргэжлийг цаашаа аваа явчихна. Эмэгтэй хүүхд учраас нөхөрт гартлаа аавынхаа туслах зураачийг хийх боломжтой гэсэн үг. За тэгсэн чинь Artemisia-гийн хувьд болохоор бусад ахын дүүсээсээ хамаагүй илүү авьяастай байгаад байсан. Тэгээд бүр зохион байгуулалтын авьяастай тий тэр урлагч юм бас нөгөө ямар захиалга хийзээ авах уу хідэн төвөргөөр яах уу их үгээд бас нэг тийм нярам ягтлан бүх юмных нь ажил байгаад байгаа ш зохион байгуулалт менежментийн ажил тэрийг ч гэсэн сайн хийгээд байсан байгаа юм. Гэхдээ яасан бэ гэсэн чинь үзэсгэлэнтэй байсан юм л да Artemisia өөрөө. Тэнгүүд аав нь охиныгоо ашигтай гэрлэлт тэр одоо өхийг өсөн шүү дээ тий. Тэгэхээр ийм үзэсгэлэнтэй хэмжээгээд охиныгоо нуун дарагдуулдаг байсан байгаа. Ямар нэгэн зургийн хэрэгсэл ингээл авах гингүүд охиныгоо явуулахгүй өөрөө ч юм уу тий өөр хүмүүсээр туслах муслахуудаараа явуулж авах болно. Охин нь зөвхөн сүм явахтаа гадаа гарч болно. Тэнгүүд 16 наснд нь аав нь бүр ингээд хөрштэй нь ярилцаад хөршт нь мөнгө өгөөд охиныгоо тагнуулт болгосон байхгүй. Хөршөө тагнуул болгож тавьж байгаа юм. Тэгээ тийм учраас маш юм хатуу аавтай өссөн тийм охин байна л да. Гэхдээ эднэр маань ямар дүүрэгт амьдардаг байсан бэ гэхээр Ром ч ингэдэг штэ нэг талбайгаас нөгөө талбай байдаг штэ. Пиаца гэлтэй. Ром ер нь амар төөрмөртэй юм жижиг юм олон гудамжтай. Тэгэнгүүтээ Пиаца дель Попо гэд арт түмний гэдэг нэртэй юм талбай байгаа. Тэгэнгүүтээ Пиаца дель Испания гэд Испанийн талбай гэд тэр талбай байгаа. Тэр хоёрын дунд амьдардаг байсан. Гэхдээ Пиаца дель Попоос Пиаца дель Испанийн дунд ингээд 2000 орчим зураач нар ингээд цогтой амьдардаг байсан тийм дүүрэг байхгүй. Гэхдээ тэр дүүрэг жоохон нэр хүнд муутай. За яагаад вэ гэхээр зураач нар маань өөрсдөө өндөр сэтгэл хөдлөлтэй хэдий зэр зэвсэг зөвшөөрдгөө байсан ч гэсэн тэнд байнгын нөгөө нэг хоорондоо бие бинийгээ доромжлоод тулаан болох, зодон цохон болох тиймэрхүү юм болдог. Нэг талаас нөгөө талаас болохоор яг бие үнэлэгчдийн гудамтай их орхон байдаг гэсэн. Мэдээж. Тэгээд нөгөө алдарт Караважо энэ төр зурагч маань гинэ их дүрслэхтэй бие үнэлэгчийн дүрээр дүрсэлчээр чинь ямар л байлаг байх вэ те. Тэгэхээр энэ дүүрэг маань бол одоо нэг тийм хотын төвийн тийм гой дүүрэг байсан гэсэн үг бол биш аахгүй. Нэлээд л тийм олон янзын үйл явдлууд болдог байсан дүүрэг. Тэгэнгүүт манай Artemisia маань тагтан дээрээ нэг өдөртөө нэг ганц хоёр удаа гардаг. Тэгээд хизээч ганцаараа сүм рүү явдаггүй тий. Байнгын хин нэгэнтэй цуг явдаг. Гадуур явдаггүй. Ийм даруухан амьдралтай хэрнээл эрчүүдийн анхаарлыг татаад тэнд нэг үеийнх нь Girolamo Modenese гэд залуу хөртөнд оролцсон байгаа юм. Тэгэд ер нь бол Girolamo Modenese-тэй Artemisia өөрөө ч гэсэн ингээд нийлхийг хүсэж исэн байгаа тэр ч гэдэг маш жоохон хүүхдийн тий анхны тийм юм дурлалын Ромео Жюльет хоёрын хайр сэтгэл шиг тийм юм болоо тий.
тий. Яг тэгээд байжсэн чинь харамсалтай нь энэ үед 1611 онд Ливорно гэд газраас хотоос Антонио Таси гэд нэгэн зураач хурж ирж байгаа Ром руу. Энэ зураач болохоор ямар учиртай вэ гэсэн чинь 1610 онд буюу одоо яг Ром руу ирэхээс өмнө эхнэр нь өөрийг нь араар нь тавиад нууц амрагтайгаа хамаг мөнгөний аваад цугтсан байгаа. Тэнгүүд нөгөө Антонио Таси чинь тэ амар нэр хүнд нь унж байгаа штэ. Тэгээ чи одоо ихнэрээ аз жаргалтай байлгаж чадахгүй байсан учраас чамаас цугтж байгаа штэ гэл ингээд төмний дог болж байгаа штэ тэ. Тэгээд төмний дог гэтээ Антонио Тасигийн хувьд ихнэр нь цугтсан гэдэг нь бол ингээд онготой явдал. Гэхдээ Антонио Таси өөрөө ихнэрийнхаа дүүг нь нууц амраг ам болоод жирэмслүүлчээд тэгээд хамт амьдарч исэн байхгүй юу? Эхнэрийнхээ дүүг буюу бараг л хамаатан дүүдүүл гэсэн үг шүү дээ, тийм. Тэгтэл тэрийг бол яг нууж байгаа юм л та. Гэхдээ эхнэр нь яг ингээд адилхан дүү үйлдэл хийгээд ингээд цогтоод явсан чинь эхнэр Ром руу цогтож байгаа. Тэнгүүд эхнэрийнхээ араас ингээд нэхэж ирж байгаа байхгүй юу? Тэнгүүдээ Флоренцийн юунуудтай хөлсний алуурчдтай яриад тэгээд эхнэрийг алуулад гэж байгаа юм. Тэнгүүтээ тэр талаараа бусад хүмүүст те миний ихнэр миний араар тавьсан учраас би ингээд энэ бузар имийг гисгээсэн би нэр хүндээ сэргээлсэн энэ төр гэл амар тэр талаараа ингээд ярих дуртай. Бахархан бардамна ярьж байна тий. Тийм бахархан бардамна. Тэгэхээр тэр Антонио Таси бол анханасаа л нэг тийм өөрийнх нь туулсан амьдрал бол нэг тийм бараан дуу те нэлийн юм янз бүрийн тийм хэрэг төвхтэй тийм ариун сайхан амтан бол хурж ирээгүй. Гэхдээ юу вэ гэхээр Антонио Таси маш сайн зураач байсан. Маш сайн зураач байсан учраас ямар ч хэрэгт орсон байсан. Сципион Боргезе ч юм уу те Боргезигийн гэр бүлийн үед маш өндөр эрх мэдэлтэй паплам болон түүний ойр хавийн хүмүүс ингээд хамгаалаа гаргацдаг гэсэн байхгүй юу. Тэгээ Антонио Таси манай Артемисагийн аавтай танилцж байгаа. Манай Артемисагийн аавтай танилцаад нэгэн уралд байрлаж юмаа хийхээр болж байгаа. Аавах нь урал нь хаана байх вэ гэхээр мэдээж гэрт нь байна. Тэгэхээр энэ аавыг нөгөө Орацио гэж байгаа шүү дээ. Орацио Антонио Таси энэ төр болохоор хоорондоо айгүй сайн найзууд болж байгаа юм. Тэгээд хамтдаа бүр 5 дугаар Боргезе папламаас хүртэл юм захиалга авч байгаа юм л та. За тэгээд захиалга аваад ерөнхийдөө ингээд хамтрал айгүй сайхан явагдаад ингээд байж исэн чинь яг ингэ байж байгаа юм л та. Тэгсэн тэр хооронд манай Артемисия болохоор нөгөө Жероламодод оролцсон байгаа шүү дээ. Тэгээд тэр хоёр яаж ийчигээд нэг хүн амьтнаар захиа махиа харилцаж дамжуулдаг ч илүү уулзахаар болдог байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь аав нь мэдчихэж байгаа байхгүй юу. Өө миний охин ингээд залуутай уулзах гэж нэгэд. Тэгтээ Орацио аав нь болохоор өөрөө ингээд шууд тэр залууг нь барьж аваад зохихоос айчж байгаа. Ягаад тэр аав нь жоохон тийм сул биетэй хүн байсан юм байна л да. Тэгвэл нөгөө Антонио Таси гэдэг найз нь шүү дээ. Урланд нь хамт байгаа. Тэр нонцгой зураач. Тэрэн дээр тэрийг болохоор за хоёлаа хамт очив. Хоёлаа хамт очиж манай охиныг ингээд эргүүлээд аваа залууг цогтоо зоо тэгээд. Тэгээд яг Артемисио Жероламо хоёрынхаа болцоон дээр нь хурж ирээд чи юм уу ингэж миний охиныг ингэж найрж эргүүлж гин юм уу хүншгүй амт ингээд Антониотой нийлээд Жероламог зодчихж байгаа байхгүй. Тэгээ охиныхоо одоо найз залууг байхгүй болгож ийн л гэсэн үг л дээ. Тэгсэн чинь тэгээ яг аав нь яг те найзтайгаа охиныг нь эргүүлээдсэн залууг зодчихлаа гэж санаа намарчиж байгаа. Антонио Таси болохоор дотор юу гэж бодсон бэ гэхээр энэ Артемисия чинь нууцаар эрэгтэй хүмүүнтэй уулзаад ааваасаа нууцаар явж идэг. Энэ хөнгөн явдалтай охин байх нэ гэж бодож байгаа. Аавах найз юм bijж. Тэгэнгүүт бас дээрэс нь аав нь тухайн үед нэг урлагаасаа нэг юм ямар ч авьяаско зураачийг хөөцсөн байсан байхгүй туслах зураачаа. Тэгсэн чи тэр туслах зураач нь өс сансандаа болоод аавах нь нэр хүндийг унах гээд наад хүн чи охинооч хүмүүжүүлж чаддгүй штэ охин амар явдалтай гэд. Тэр зураачийн дүүргээр тэр чигт нь яриад өгсөн. Тэгээ энэ ч одоо хамгийн аимшигтай энэ чинь нөхөрт гарч чадахгүй байхгүй. Бид нар бол ингээд явдалтай гэж яриулах нэг хамаагүй штэ тий. Тэгээ юм наалтахгүй штэ. Гэтэл тэр үед ч юм болохоор нөхөрт гарч чадахгүй болчихж байгаа. Ариун биш. Хөнгөн явдалтай. Аимшигтай. Тэгээд ямар ч байсан энэ нь болохоор Антонио Тасид болохоор яг нэг юм сэтлийг өгчөж байгаа юм л да. Энэ ч угаасаа хөнгөмсөг охин байж тэгээд
За үүний дараа 1611 онд ямар явдал болж байгаа вэ гэхээр нөгөө нэг Папламын өгсөн том захиалга байгаа шүү дээ. Тэрэн дээр чинь аав нь нөгөө Тасигээд найзтайгаа ажиллаж байгаа тий. За тэр захиалга маань дууслаа. Тэгэхээр ингээд бас нэг Козимо гэдэг өөр бас найз байсан. Бүгдээр нэг уртланд байдаг. Козимо, Таси, Антонио Тассио, Орацио гэдэг аав нь тий. Тэгээд эднэр Козимо нь бол эхнэр Түүцигээд эхнэртэйгээ за тэгээд мэдээж Артемизия тодорхой хэмжээнд тэр авиас бэлгээрээ тусалж исэн учраас аавах нь охин юм чинь хамтдаа гэдэг нөгөө нэг бараг л анх удаа гэмээр ингээд тэр одоо сүмийнхэн захиалга дуусчаад за дууссан ажлаа харахаар гадаа гарч байгаа байхгүй. Тэгээд тэр сүмийнхаа ажлыг харж байгаа. Тэрний дараа мэдээж тэмдэглэцгээгээд гоё ингээд хоолнд орцгож байгаа. Би яг агийн шиг санагдаад байна. Нөгөө манай хоёр тал гэд хуулийн нэвтрүүлэг байдаг тэр шиг. За тийм ингээ хоолнд орцгож ягаад би ингэж яг ингээ хуулийн нэвтрүүлэг шиг яриад байна гэхээр энэ мэдээллүүд бүгдээрээ Ватиканы архивын яг нөгөө нэг хууль ёсны цагдаагийн хэрэгт хавтсан байхгүй юу. Тэгээ тийм учраас ийм хууль шиг сонсогдоод хууль ёсны яриа шиг сонсогдоод байгаа ш. За тэгсэн чинь тэр өдөр нөгөө Антонио Таси чинь Артемизиаг хараад дурлцж байгаа байхгүй юу. Хоолнд орж явах та. Тэгээ урд нь нэг л амар явдалтай хөнгөн мөнгөн гээл ингээд нэг сэтэл авцсан байсан шүү дээ. Тэнгүүтээ дурлаад, бүр аимшигтай дурлаад, тэнгүүтээ Артемизиад нөгөө найз Козимо гэд найзынхаа эхнэр Түүцигээр дамжуулаад нөгөө дурлалт Жераламо ч чамайг хүлээж ийна гэд хотлоо хэлүүлээд Түүцид ингээд амирх бэлэг өгөөд чи Артемизиад очиод Жераламо хүлээж ийн гэж хэлчихээ. Дурлалт залууч хүлээж ийн гэж хэлчих ингээд тэгээд Артемизия тэрэнд нь итгээд те нөгөө нэг аав зодоо явуулсан ч гэсэн аавд зодуулсан ч гэсэн бүх настай гинхи охин шүү. Тийм буцаад над тэр ингээд ирэхнээгээд тэгээ ингээд гүгээд очисон чинь яг үнэндээ Агустино буюу Антонио Тасиг хүлээж байгаа байхгүй юу? Козимотой цуг нөгөө аавынх нь нөгөө найзтай цуг. Тэгснэ тэр хоёр ингээд татаж хангаж эхэлж байгаа. Тэнгүүтээ чи сүрдэн штэ чи яагаад байгаа гэсэн чигүй би ингээд Жераламод л хайртай гэсэн чинь чи ингээд дүүргийнхаа бүхэл хүмүүст ингээд нээлттэй байдаг гэсэн шүү дээ. Бид хоёртай бас гоё нээлттэй хөвгчлөлтэй байчаад яах болохгүй энэ төр гэд. Энэ явдал болохоор 1611 оны 5 сарын 4-нд болж байгаа байхгүй. Тэгэнгүүт Артемизия мэдээж тэр чинээс маш их ууртайгаар ингээд буцаад цогтчихж байгаа юм л та. 5 сарын 9-нд нь буюу 5 хоногийн дараа сүмдээ явж байгаа Артемизия. Тэгсэн чинь сүм рүү нөгөө Таси Козимо хоёр чинь аавынх нь нөгөө хоёр найз нь гэсэн гарууд дагаа явчихж байгаа байхгүй. Тэгвэл сүмээсээ ингээд гараад гэрлүүгөө орч цугтааж гүйсэн байгаа. Тэгээд тэгсэн чинь нөгөө хоёр нь гэрийнх нь гадаа хүлээж аваад гэрлүүн нэг хідэн ламнар ингээд нэг мөргөл ном унших гад гэрээрээ бас дууддаг байсан шүү дээ ламнарыг чинь. Тэгээ оронгууд нь далимдуулаад хажуугаар нэг хаалгаар нь орсон байгаа байхгүй. Тэгэнгүүтээ тэр үед нөгөө нэг Артемис чи амар айцсан. Тэгээ амар айвангуутай нөгөө юугаа Түүци гэдэг нөгөө Козимогийн эхнэр байсан шүү дээ. Гэхдээ чи ядаж надтай хамт байчаа гэдэг хамт байжсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь Таси Козимо хоёр орж ирээд тэгсэн чи Түүци тэр хоёр шоглол эхэлж байгаа байхгүй. Артемисыг янз янзаар нь. Тэнгүүд нөгөө Түүци болохоор ёо за та нар ингээл хоорондоо байнгын маргалдаж хэрэлдэж яхаа ядраатай би явлаа гэд. Тэгсэн чи Артемис болохоор бити яваач гэж гуйсан байгаа байхгүй. Бит намаа хоёр эрэхтэй үнтэй үлдээ гэчээ тий. Би ганцаараа үлдээ тайгаад байна гэд. Тэгсэн чи гүү та нар явдал надаа хамаагүй гингүүтээ яваад гэсэн байхгүй Түүци. Түүци чинь өөрөө анх тэ худал хийлж Артемизиаг авчирсан шүү дээ тэ. Тэгснээ ингээд амар муухай яваад өгч байгаа байхгүй. Тэгээд явсныхан дараа Таси Козимог бас явуулаад Түүци Козимо хоёрыг явуулчаад эхлээд мөрөн дээр нь ингэж толгоогоо тавьсан байгаа. Тэгэнгүүтээ ингээд амар би чивэлэн гэдэг нь тэгэхээр Афродита Венера юу гэдэг ингээд янз бүрийн өгнүүд хилж ингээд магтах тийм маяг өгнүүд хилчээд тэгээд бүр яг ингээд нөгөө дэлгэрэнгүй дараагийн протокол төр нь бичигдсэн байдаг. Тэгэнгүүтээ орлууч хэрээд тэгээд хичнээн цугтах гэсэн боловч Артемисээ чадаагүй тэгээд орон дээр нь хүчинцээ гэдэг ч байгаа юм. Тэгээ ийм байдлаар ариун онгон байдлыг нь авсан. Таси. Энэ хүчнтүүлж байгаа үйл явц нь энэ төр бол дараа нь бүх протокол дээр нэг бичигдсэн байдаг. Гэхдээ энэ ингээ шууд цагдаа дээр очиагүй гэсэн үг юм хэрэг. Яагаад гэвэл Артемизия нэр нүрээ алдсан гэсэн. Гэрлээгүй ээжээж онгоноо алдчихлаа.
Тийм учраас тэгээд ингээд маш аимшигтай уйлж гуниглж гутарж байгаа Артемизиаг Таси болохоор яаж тайвшруулсан бэ гэсэн чинь би чамтай гэрлээ шүү дээ. Тэ? Гэрлж л таар. Хоёул ингээл зүгээр гоё ямар хайртууд болчихж байгаа байхгүй юу? Гэрлэнэ гэд. Тэр гэрлэнэ гэсэн үгэнд нь 6 сарын туршид Артемизиа итгээд уг нь бол Артемизиа юунд бол Тасид огт хайргүй тий? Өөр дурлал залуу байгаа. Гэтэ нэгэнтээ энэ хүнтэй ингээд ийм харилцаанд орсон учраас итгээд 6 сарын туршид харилцаагаа өргөжлүүлсээр байсан байгаа байхгүй. Хөр. Тэгээд тэгсэн чинь тэр хооронд нь одоо нөгөө би энийг гайхаад байгаа нь аав нь юу ч хийж исэн тэр хооронд нэг л амар хатуу аав байгаадс. Тэгсэн чинь тэр хооронд нь болохоор аавах нь урлан дээр статези гэдээ бас нэг хүн ирсэн байгаа юм Нярав нягтлан маягийн хүн. Тэгээд тэр болохоор өөрөө бас нэг том хэрэгт орооцолтчод төр урланд нь нуугдчихсэн. Тэнгүү статези болохоор аавд нь хэлсэн юм шиг байна л да. Үгүй энэ Таси чинь танай охины чинь ингээ хуураа яваад байгаа юм шүү. Ер нь 6 сарын туршид ингэж тэгээ 90-ийн ор хүнчлийн өвлөн борооны ажилтаа юм байж юу яахгүй байх гэрэлгүй байх гэж юу ийсэн гээд тэнгүүт Ораци аав нь сая ухаан орсон юм шиг 1612 оны 3 дугаар сард миний охины одоо онгон ариун байдлыг алдагдуулсан гэд шүүхэд сая нэг юм өгч байгаа байхгүй. Тэгэхэд тухайн үед энэ шүүх болохоор ямар баг хуулийн дагуу авч үзэж байгаа вэ гэхээр материаллык эд баялагын хохирол гэж үзэж байгаа. Яагаад материаллык эд баялагын хохирол вэ гэхээр онгон байсан бол маш их инженери одоо хөрөмж авах байсан, баян гэр бүлд очиж болох байсан. Тий. Ер нь бол ингээд нэлээд одоо эдийн засгийн хувьд ашигтай хайрцааг үүсгэж болох байсан мэт тий. Тэгсэн чинь тийм боломжгүй болчлоо гэт. Тэгэхээр энэ тохиолдолд яадаг байсан бэ гэхээр нэг л ариун онгон байдлыг алдагдуулсан эрэгтэй хүн гэрлэн үгүй л маш их хэмжээний инж бэлдээд өөр одоо хүнтэй суулганаа гэд тэгж байгаа. Тэгэхээр ямар ч тохиолдолд ингээд бол ингээд нэг мөнгө авах ёстой байсан байгаа юм л да. Тэгээд тэгсэн чинь Агустин нөгөө нэг одоо Антонио Агустино Таси гэдэг шүү. За манай Таси яасан бэ гэсэн чинь гэрлэж болохгүй гэд. Эхний вариант нь бол болохгүй гэрлэх боломжгүй гэд. Яасан гэсэн чинь нөгөө Таси чинь өнгөрөөд исэн шүү дээ. Миний араар тавьсан эхнэрийг би Флоренцийн хөлсний алуурчид цоглуулад алсан малсан гэд. Тийм юм байхгүй. Эхнэр нь Тасигаас цугтаад нууц амрагтайгаа 50 сайхан өөр хотод амьдарч байгаа. Тэгээ сар болгон Таси руу мөнгө явуулдаг гэсэн байгаа байхгүй. Тийм л тэгэхээр зүгээр л салаагүй эхнэрийнхээ хормонд орол амьдардаг амтан байсан байхгүй. Тийм байна. Эхнэр нь өөр хүнтэй явцсан учраас тэр хүн хоолгүй мөнгөгүй болчихж байгаа учраас амь зоогоох мөнгийг нь өгч явуулдаг байсан. Тийм. Тэгээд нөгөө нэг тийм эхнэрээ алж малаад тэ байсан юм байхгүй. Нэр төрөөс сэргийцсэн зүйл бол байхгүй. Тэгээд Таси болохоор за гэрэлж болохгүй. Тэгж би ерөөс унтаагүй. Бид хоёрын хооронд ямар ч явдал байхгүй. Тэгээд гэж хэлээд тэгж мэдүүлэг өгөхдөө тухайн одоо урлангийнхаа туслах бас тухайн урланд байсан нэг туслах зураачийг ятгаад Артемизиа ч угаасаа нөгөө ийм нэр хүндтэй штэ гэдэг түүхийг нь дахин сэргээж мэргээгээд тий. Манай ингээд дүрхтэй л нэртэй явдалтай бүсгүй штэ гэд. Жоо штэ ер нь бол. Тэ. Тэгсэн чинь ингэсэн байгаа. Тэр үед ямар арга байсан бэ гэхээр эрүү шүүлтэнд орох. За эрүү шүүлтэнд ороод аль тал нь ингээд үннээ яг мэдүүлгээ ингээд хിവэрэ гэж үзэх юм бол үнэн хэлж гин гэж үзнэ. Тэгээд Артемизиагаас асуусан байгаа. Тасигаас биш тий. Артемизиагаас. Чи үнэхээр энэ хүн намайг хүчинцэн гэдэг мэдүүлгээ өөрчлөхийг хүсэхгүй байх юм бол эрүү шүүлтээр ороход бэлэн байна уу гэсэн чи Артемизиа бэлэн байна гэдгсэн байна. За тэгээд тэр эрүү шүүлт нь болохоор яг бүр аимшигын эрүү шүүлт бол байгаагүй. Гэхдээ ер нь эрүү шүүлт л бол эрүү шүүлт шүү дээ. Тэр бол ингээд том гарын эрхий хуруунуудаа төмөр ингээд нэг зэмсэг рүү ингэж хийж агаад тэр ингээд гарын эрхийн хуруунуудыг нь одоо үеийг нь ингэж маш өвтгөм хэмжээнд ингээд бяцлах маягтай тэгж нөгөө төмрөөр дарах тийм л аимшигын ирүүшүүлт юм л та. Тэгээд мэдээж Артемизиа шиг юм багасаа зураг зурдаг тийм зурагт хайртай хүнд бол ингээ гараа ямар их хайрлаж исэн байх нутыг байж л таараа гэтэл болохоор нэр хүндээ бодоод яаж ч ятсан гэд тэгнэ гэд. Тэгээд тодорхой хугацаанд тэр ирүүшүүлт үргэлжлээд Артемизиа болохоор мэдүүлгээсээ буцаагүй энэ хүн намайг үнэхээр одоо хүчирхийлсэн үнэ гэж хэлсэн байгаа юм. Тэгээд энэ явдал ингээд хоёр тал өөр өөрсдийнхөө ямар ч батлах нотлох баримтгүй өөр өөрсдийнхөө мэдүүлэг дээр зогссоор байгаад 11 дугаар сард бол за яах вэ? Таси буруутгийн хувьд буруутай юм байна.
Тэгвэл хоёр төрлийн ингээд ялгалгах юм байна. Нэг бол 5 жил ингээд боол болгож явна. Боол болгож худалдаа 5 жилийн туршид ингээд боол байна таси. Эсвэл Ромоос хөөгдөн. Ромоос хөөгдөн гэдэг чинь хамгийн баян хотоос хамгийн одоо боломжтой бүх карьер нь ингээд нуурж ийн гэсэн үг л дээ. Тэгэд яг энэ хоёрын аль нэг нь л байгаа гэд шийдвэр гарах гад. Тэгэхээс ч нөгөө нэг Артемизиад нөхөн олгоор энэ гэсэн ямар ч тийм шийдвэр гараагүй. Гарах байжсэн чинь нөгөө таси чи байнгын Медичигийн, Боргесигийн нөгөө нэг юм ар сайтай юм байгаа шүү дээ гэр бүлийн. Тэгэнгүүт шүүхийн шийдвэрээр 5 жил Ромоос хөөнөө. Зүгээр л Ромоос хөөн 5 жил. Шал өгөр болсон мөн тэгэнгүүт Артемизиад болохоор яг инженерийн хөрөнгө гээд 400 алтан скуди гэж байгаа тухай үед яг нэлээд том эд хөрөнгө тий одоо нэг компани байгуулчих мөнгө гэсэн үг л тий 400 скуди өгөөд өгөө гэтгсэн. Тэгээ яг энэ Артемизиач одоо энийг хүлэн зөвшөөрөхөөс ч өөр аргагүй болоод тэгээ хүлэн зөвшөөрсөн. Гэхдээ Таси бол нөгөө нэр хүндтэй мундаг хүмүүсээр хамгаалуулсан учраас шийтгэлээ яаж эдэлсэн бэ гэсэн чинь нэг Ромын хаалгаар гараад нөгөө хаалгаар нь буцаад ороод ирсэн гэдэг чинь. Тэгэхээр нэг иймэрхүү аимшигын шудраг бус явдлыг гэхдээ Артемизиа Жентилески ер нь түүхэнд бараг анхудаа хүчирхийлүүлсэн гэдгээ шүүхэд хэлж олон нийтийн өмнө өөрөө өөрийнхөө нэр хүндийг сэргээж авсан тийм эмэгтэй хүн болж байгаа. Тийм байна. Маш хүнд түүх байна. Санаатай тийм хүн. За хоёлаа дараагийн итгэгчээ дурдъя. За өнөөдөр манай нэвтрүүлгийг маань үрждэг сар хариултаа хадгалъя. Урамшууллыг зарлаад байгаа Худалдаа Хөгжлийн банк ивент итгэж байна. Тэгээд од мөндөр суугаар 2024 оны дугаарууд дээр Худалдаа Хөгжлийн банкны хялбар хоримтлал гээд дотроо 4 төрөлтэй санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр дээр нь автомат гүйлгээгээр хадгаламж бий болох боломжтой бүтээгдэхүүнүүдийг санал болгож ирсэн. Тэгвэл энэ сард 3 дугаар сард дөрвөн үйлчилгээний хамгийн хялбар нь болох хариултаа хадгалын үйлчилгээгээр олсон одоо цуглуулсан 50,000 төгрөг тутмыг нь Худалдаа Хөгжлийн банк үржүүлж өгч байгаа юм байна. За хариултаа хадгалах ихээр нөгөө та Худалдаа Хөгжлийн банкны картаар гүйлгээхдээ банктайгаа эхлээд хэдэн төгрөгийн 500 төгрөг, 1000 төгрөгтэй, 3000 төгрөг, 4000 төгрөгөөр хариултан дээрээ нэмэлт мөнгө татуулаад татагдсан түн таны хадгаламжийн лансруу орж хоримтлагдах боломжтой юм үйлчилгээ байгаа. Тэгэхээр таны тэр цуглуулсан одоо тэ хоримтлуулсан хариулт маань өөрөө 50,000 төгрөгийн дүнгэд авах юм бол Худалдаа Хөгжлийн банк түүнийг нь эргүүлж үржүүлж өгч байгаа юм байна. Тэгэхээр та Худалдаа Хөгжлийн банкны онлайн банк болон дурын салбар дээр ороод хялбар хоримтлал хариултаа хадгалын үйлчилгээг 1000, 2000, 3000, 4000, 5000 төгрөгийн гэсэн үнийн дүнгээр сонгоод тохиргоо хийлгэж болно. Та өглөөдөө кофе шопоос 7500 төгрөгөөр кофегоо худалдаж авлаа бол та хариултаа хадгалах дүнгээ 1000 төгрөгөөр төгссөн бол таны картнаас 8500 төгрөг хасагдаад 1000 төгрөг нь 7500 төгрөг нь таны кофений төлбөр болоод 1000 төгрөг нь таны хариултаа хадгалын хөлбөрөөр таны хадгаламжийн данс руу орох юм байна. Энэ мэтчлэн 3 сартаа худалдаа авалт бүрийнхээ хариулт мөнгийг 50,000 төгрөг хүртэл цуглуулаад тэр мөнгөө үржүүлээд авах боломжтой. За нэмээд бүр гоё юм. Та бүгдээ хэлэхэд Худалдаа Хөгжлийн банкны төв байрны нэг давхарт хялбар хоримтлал гээд маш гоё бүт зассан байгаа юм байна. Та тэгэхээр тэр бүт дээр очиод хариултаа хадгалын өдөр хоримтлуулыг хадгаламжийн үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой. E-Mart, Төлөөшүү, Ариг Ания хадгаламжийн эрх хоримтлалтай Монгол аяны урамшууллын зэрэг олон билгүүд та хүрд эргүүлээд авах боломжтой байгаа юм байна. Худалдаа Хөгжлийн төв байр нь одоо бидний хамгийн сайн мэдхтэй Улаанбаатар зочд буудлын замын чанхурд байгаа. За тэгэхээр Худалдаа Хөгжлийн банкны та одоо дэлгэцэн дээр гарч байгаа QR кодыг уншуулад онлайн аппликейшнийг нь татаад бүртгүүлэх боломжтой. За тэгээд Худалдаа Хөгжлийн банкны бүх салбарт хандаад хялбар хоримтлал үйлчилгээг нийлэх боломжтой юм байна. За Худалдаа Хөгжлийн банктай холбогдож мэдээлэл авах хүсвэл 181977. За веб хуудас нь бол www.tdbm.mn/mn гэсэн хаягаар ороод мэдээлэл авах боломжтой юм байна. Тэгэхээр шинжилгээ ухаан таны мэдгүйгийн хоорондоо их хэлээр түгээх ажилд биднийг дэмжиж байгаа Худалдаа Хөгжлийн банк үрждэг сар хариултаа хадгалъя. Бүтээгдэхүүнэд баярлалаа. Баярлалаа. За нэвтрүүлгийн эхэнд би Сюзанна ба Өтгөс мэргэд гээд зургийг тайлбарлахдаа 1611-ээс 12 оны хооронд болсон зурсан зураг хийдгийг нь онцолж ирсэн нь бол ийм учиртай байхад нь өөрөөр хэлбэл энэ нөгөө нэг яг судлаач нарын үзэж байгаагаар ийм аимшигтай ийм үйл явдал хүчин тэрний дараах ингээд шүүх болж байгаа үйл явц хэдэн сарын туршид тухайн дүүргээрээ тухайн одоо хотоороо яг үндэ Артемизиач нь
би үнэлэгч байсан ч юм билүү гэх мэтчлэн ингээд нэр хүндэнд нь халдах хэрэг энэ төр гэд сэтгэл зүйн хувьд маш хэцүү юм дарамттай үе мөчийг туулж байх үедээ бараг зурсан зураг болж таарж байгаа. 16 настай байх та. Тий 16 Тэр энэ Сузана биш Артемизиа өөрөө бахан тий. Тийм багц тийм. Тэгэхээр яг энэ нь болохоор магадгүй яг нөгөө өмнөхөн байж магадгүй. Яг нөгөө энэ хүчингийн хэргийн өмнөхөн зурагсан байж магадгүй. Хэрвээ өмнөхөн зурагсан бол Сузан Артемизиа маань өөрөө надад юу тохиолдох вэ гэдгийг зөөнж мэдчихсэн юм шиг тий. Эсвэл тэгээд мэдээж нөгөө энэ үед чи зураг удаан зурагдсан шүү дээ тий. Тэгээд дуусгах явцад бол энэ бүхэн ингэж болсон байж болцсохгүй гэдэг ч юм л та. Тэгэнгүүт одоо найруулагч маань надад 5 дахь зураг буюу Юзефа Олоферн гэдэг зургийг тавиад өгөөрэй. Юзефа Олоферн. За энэ зураг маань Сюзана энэ аимшигтай бүх зүйлийг туулсны дараах зураг. Юзефа Олоферн гэдэг энэ түүх болохоор хуучин гэрээний каноны бус буюу хуучин гэрээний яг юм албан ёсны бус нэг юм номонд байдаг Юзеф гэдэг тийм ном байгаа. Тэр Юзеф гэдэг ном ямар түүх вэ гэхээр еврей ард түмэн ассирчуудад эзлэгдэж боолчлогдчихсан тийм. Ассирийн Навуходоносор гэд халдартай хаан. Тэгээд Навуходоносор болохоор өөрийнхөө жанжтыг мэдээж бусад жижиг улсуудыг эзлүүлэхээр явуулж байгаа. Тэрний нэг жанжин Олоферн. Олоферн болохоор одоо энэ Юзеф гэд бүсгүйн амьдарч исэн тэр жижиг хотыг ерөөсөө усных нь ундрагнаас салгаад хаагаад бүсэлж авах байдлаар дотор нь өвчлүүлэх байдлаар ингэж эзэлж авахыг бол хүссэн. Тэгээд бүр ямар ч ингэ боломжгүй хот бууж өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд болохоор залуу бүсгүй одоо хотын иргэн Юзеф төр засагт нь тий удирдлагт нь өөр ямар ч шийдвэр байхгүй байх гингүүд Юзеф болохоор за би энэ Олоферн хэмээх бидрийг одоо хатааж алах гээд байгаа энэ аимшигтэй жанжин руу яваад энэ жанжныг одоо юу яхаар ялан дэлхийх чийя гэд. Сул дорой эмхтэй хүн тий эрчүүд нь гадаагарч байлдахгүй байхад ганцаараа тэр хотоосоо гараад Олоферн дээр очиж байгаа. Гэхдээ Олоферн дээр очихдоо 3 хоногийн туршид хотод нь ямар хэцүү байгаа тухай, хотод нь хэрвээ Олоферн жанжин болчихсон бол ямар гоё болох тухай янз бүрийн сайн сайхан зүйлсийг ярьж, бүжиглж үзүүлж, дуу хуурдаж 3 хоногийн туршид өөртөө дурлуулсан байна. Тэгэнгүүтээ нөгөө Олофернч тайвшраад, сайхан бүсгүйгч хараад, Юзефиг харангуйта Олоферн маань ингээд арх тарсаа уугаа хэтрүүлчихдэг байхгүй тэгээ тасарчдаг юм. Тэгэнгүүт Юзеф тэр мөчийг ашиглаад шууд сэлмээр одоо толгойг нь тас тавьчиж толгойг нь бол өөрийнхөө одоо нутагта өөрийнхөө хоттой буцаж авчирч ялтаа тунхаг гэлсэн тухай. Эх хөрөмж түүх юм л да. Тийм байна. Тэ Олоферн хэмээх аимшигтай тэр гадны төрөмгийлэгчийг өөрийн эмэгтэй хүний хүч уруханаар ингэж алсан тийм тухай түүхийн хуучин гэрээний каноны бус номон дээр гардгаа гэдэг чинь. Тэгэнгүүт энд болохоор Жентилески энийг дүрслэхдээ энэ урд нь мөн зураач нар дүрслэхдээ за 4-р зургийг харуулад өгөөрэй. Караважо ч юм уу. Караважо яг бус зураачдаг бодвол хамаагүй л бодит байдлыг сэтгэл хөдлөлийг ялангуяа тэр Олоферны үхлийг тодтогч дүрсэлсэн бол энэ юу маань Юзеф маань мөн л идеалчлагдсан гоё төгс гоо өндөрлөг тийм бүсгүйгээр төрслөгдсөн байгаа юм. Гэтэл Жентилескигийн зурган дээр царайг нь харах юм бол энэ царайнд илт тэгж мошигралцсан ч юм уу ямар нэгэн байдлаар айдас ч юм уу ямар нэг үзэ ядалтыг илт бол гаргаагүй. Тэгсэн мөртлөө тэр биеийн хилэмж мимикийн хувьд ерөөсөө ямар ч эргэлзээ байхгүйгээр Олоферны толгойг тасч байгаа хийж байгаа. Тийм байна. Нэг бүр ингэ хэрчж бүтсэн байна тий. Тэгвэр тэгээд ингээд Юзеф нөгөө түүхэндээ юутайгаа өөрийнхөө үйлчлэгч бүсгүүтэй цуг явсан. Тэгэхээр яг судлаач нарын тайлбарлаж байгаагаар энэ үйлчлэгч бүсгүй гэхээсээ илүү Артемизиа Жентилескигийн өөрийнх нь юм хоёр альтер эго гарч ирж байгаа юм шиг тий. Ийм хүчрхэг байдлаар үржүүлсэн хүчтэй гэхээр тий энэ Олоферныг даалж байгаа. Тэгэхээр магадгүй энэ зураач эмхтэн өөрийнх нь тэр дотоод шаналл энэ аимшигтай тэр өс тий энэ хорсол энэ бүхэн ийм түүхэн сэдвэр гарсан байх л та. Энэ бол уг нь ийм их оромж байдлыг харуулах, дайснаа дарж байгаа боловч яг энэ Жентилескигийн зурган дээр энэ урд нь хизээч урлагийн түүхэнд байж байгаагүй ийм хувийн ийм шинж чанартай болж. Тийм байна. Энэ гол дүрийн
эмэгтэй дүрсэлсэн байдал нь ямар ч өршөөлгүй байна л да. Ямар ч өршөөлгүй, эргэлзээгүй, айцгүйгээр нөх хохирогч нь хүртэх ёстойгоо хүртэж байгаа. Би хүртэх ёстойг нь хүртээж гин гэсэн тийм сэтгэл харагдаж байна. Тааштай тэгэхээр актер хэллээ. Яг тийм. Яг л хүртэх ёстойг нь хүртэж байгаа. Засаглал маань тий тухайн үеийн хууль маань нийгэм маань магадгүй хүртэх ёстойг нь хүртээгээгүй. Чадаагүй. Мундаг эмэгтэй байна. Тэгэхээр ийм аимшигтай зүйлийг үзэж туулсны дараа магадгүй нөгөө урлагийн катарсис буюу өөрөө өөрийгөө ангаах гэдэг тэр үүрэг маань Gentileschi-д ч гэсэн нөлөөлсөн байх. Gentileschi Judith Boloferno гээд энэ зургийг ийм аимшиггүй байдлаар зурчаад Gentileschi-гийн дараах зургуудыг харах юм бол тэгээ шууд дараа нь нөгөө Флоренц руу нүгэд явчихж байгаа л да нөхөрт гараад. Тэгээ дараах зургуудыг нь харах юм бол илүү эмэгтэй элэг зөөлөн янз болсон байна. За тэгээд нэвтрүүлгийн эхэнд манай найруулагч маань харуулсан байгаа. Өөрийн нэгдүгээр зураг, өөрийн хөргийг Гиген Катерина адил зурхаар гээд тэгээд энэ Гиген Катерина болохоор тухайн үед маш олон мянган хүмүүсийг христийн шинт оруулснаасаа болж Ромын эзэнт гүрний эзэн хаанд шийтгэгдэж тэгээ аимшигтай юм өргөстэй дугуугаар шийтгэгдэжсэн тийм түүхтэй гиген эмэгтэй. Тэгэхээр энэ гиген эмэгтэй бол их боловсрал өндөртэй байсан. Боловсралтай гэдгийг нэм өдөр харуулад өөрийнх нь тэр шийтгэлийн өргөстэй дугуйг мөн хажууд нь харуулад гэтээ Гиген Катеринагийн дүрээр яг өөрийнхөө хөргийг зурсан байгаа. Тэгэхээр цаашдах амьдрал нь бол маш бага насндаа ийм аимшигтай үлийг үзчихэд их хүчрхэг байсан. Ромоос яваад Флоренцаас яваад Неаполь, тэгээд дундуур нь Венец, энэ хоорондоо Медичигийн гэр бүлч байна уу? Тэгээд маш олон ийм танил талуудтай болоод нөгөө нэг шүүхээс авсан 400 скуто нөгөө инженер хөрөнгө байгаа шүү дээ. Тэрүүгээрээ өөр ингэсэн урлангаа байгуулад Флоренцийн академийн хүндэт цолтой тий академик зураач анхныхаа дөргийн эмэгтэй хүн Флоренцийн академийн цол авсан байх шүү. Болоод ингээд ер нь л бие даасан шинж чанартай дараа нь тэгээ нөхөрч салаа явсан энэ хоёулаа би тий одоо хамтын шийдвэрээр салцгаасан буюу ер нь л өрний урлагийн түүхэндх одоо анхны феминист гэж нэрлэгддэг буюу эмэгтэй хүн ганцаараа бие даасан өөрийнхөө амьдралыг өөрийнхөө шийдвэрийг гаргаж явж чадах юм шүү. Ямар ч нийгэмд гэдгийг баталсан тийм эмэгтэй хүн болсон юм аа. Маш сонирхолтой юм байна. Баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээ бүгдээрэнд нь тун удахгүй болох гэж байгаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье. За, од мөндөр суугаар танд уран зураг нэвтрүүлэг маань хүрлээ. Энэ удаагийн нэвтрүүлгийг маань урлаг судлаач маш битэн амина хөтлөгч Ханбаатарын мөхцөл миний би хөтлөө явуулаа. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз 83.3 болон 107 хос төлгөөний од мөндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг таны аялыг бид урлын ураатай A-Star Mongolia үрждэг сар хариултаа хатгалын үйлчилгээг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк ивент этгэн ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 942 30 15 15 942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.